За бидэд нэг ийм алдаа гаргачаад байгаа гэдэг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүн гүтгэх гэдэг бол уламжилт гэмт хэрэг. Энэ дунд зууны үеэс л дэлхийн нийтээрээ байсан гэмт хэрэг. Худал мэдээл тараах гэдэг бол сүүлийн 15-6 жилд бий болж байгаа шин төрлийн гэмт хэрэг. Гэтэл монголчууд бид худал мэдээл тараах гэдэг шин гэмт хэргийн гарчийн доор гүтгэх гэмт хэрэг бичээд холиод тавьчихсан. Худал мэдээл тараах гэдэг гэмт хэрэг юуг илэрхийлж байна вэ гэхээр бусад улс орнуудад гэхдээ анх санаачлал гаргасан бас нэг тийм зөв гэж хэлэхээр улс орнууд гараагүй. Хүчирхийллээр заграадлын аргаар асуудал шийдэх улс орнууд байсан юм. Сүүлийн үед арчсан улс орнууд энийг гэмт хэргийг хуульчилж байна. Энэ нь худал мэдээл тараа хэн нэгнийг гүтгэхгүй нэр төрөнд халдахгүй худал мэдээллийн улмаас нийгэмд далцал өссөн, хүчирхийлэл гарсан, их хэмжээний эд хөрөнгө сүйтгэсэн хүн амиа. За улсын их хурлын итгэмжлэсэн төлөөлөгчөөр Баттүмрийн энх баяр гишүүн оролцсон. Тэгээ энх баяр гишүүн хариулна. Тэмүүжин гишүүн битээр нэг зүйл дээр санал нэг байгаа. Энэ илт худал мэдээл тараах гэдэг энэ зүйл бол шинжийн хувьд буруу томилогдсон. Зориуд санаатай гүтгэлэг тарааж байгаа захиалахта худлаа гэдгийг мэдсээр байж шүү. Энэ хариуцлагатай байх ёстой. Санамсар болгоомжгүй мэрэгжлийн алдаа. Зориуд санаатай биш. Энэ мэдээлэл одоо тараасныхаа төлөө бол эрүүгийн хариуцлага ноогдох ёсгүй. Энэ хоёр шинжийг ялгаагүйгээр одоогийн эрүүгийн хууль бичигдсэн байгааг үндсэн хуулийн цэц тодруулсан. Тэрнээс биш үндсэн хуулийн цэц хүнийг гүтгэж болно гэж хэлдэг байгууллага бас биш шүү. Үндсэн хуульд хүний нэр төр бол халдчихгүй байна гэж байгаа. Энэ хүний нэр төр бие биенийхээ нэр хүндийг хамгаалах бол хүн бүрийн үндсэн үүрэг гэд үндсэн хуульд бас бичээтэй байгаа. Энийг нь хамгаалах нь төрийн үүрэг гэд бас үндсэн хуульд бичээтэй байгаа. Энэ хамгаалах үүргээ төр хэрэгжүүлэхгүй байх боломжийг